заалт байдаг. Энэ бол нийслэлийнхээ тойрон баг агаарт гарах юм их боломжийг бүрдүүлсэн тогтчлтын ажлыг хийж гүйцэтгээд ийм тоо баримтууд байгаа. Нийслэлүүдийн хамгийн таашаалыг хүлээсэн байгаль орчиндөө ээлтэй хайртай төвчрөг хайртай нийтлэлтэй хийсэн. За нийслэл Улаанбаатар хотын яг Хоомер хэсэгтэн байрладаг манай чиглэлтэй хайрхан бол Бохтой ажлыг танилцуулах уу? нийслэлийн өмчийн газраа нааш шийдэж байна. Хүлээлгэж аваад нэмэлтлэг хүлээж аваад тэгээд манай хам. За нийслэлийн засаг даргын 2016-аас 2020 оны мөрийн хөтөлбөрт нийслэлийнхээ иргэдэд болон монголчуудад зориулаад энэ эргэн тойрон бидний амьдан суугаа Улаанбаатар хотын тойрон байгаа дөрвөн их хайрхныхаа оргилууд явсан замыг тэмдэглүүлж тогтчуулт ийм ажлууд хийнэ гэж том заалт орсон байгаа. Энэ нь өөрөө маш ач холбогдолтой гэж би бодож байна. Яг гэвэл нийслэлчүүд маань одоо жилийн дөрвөн хуулиарт бол явган алхах ийм сонирхолтой дуртай болсон. Энэ ч өөрөө нэгдүгээр байгалийн сайханд аялах мэдрхээс гадна бол мэдээж эрүүл хүчил төрөгч, эрүүл агаараар амьсгалах их том эрүүл мэндийн ач холбогдолтой байгаа. Тэгэхээр бид нэр энэ жил 2017 онд хоёр дахь ажлаа одоо хүлээлгээ өгч байна. 2016 онд Богдхан уулын Зайсангийн амнаас дэшиг дугуй цагаан баруун ширээ чиглэлийн ажлын замыг төгчүүлсэн байгаа. Энэ бол өрөөгөөжтэй сайхан ажил болсон. Мэдээж одоо ууланд явган аялахад хэрэгцээтэй зүйлүүд байдаг. Мэдээж энэ бол замын чиг тэмдэглэгээ заасан, замын маршрутыг заасан, оройг овоог заасан тэмдэглээнд хэрэгтэй. Дээр нь суугаад амрах гэр бүлэрээ цай хоол ундаа идэхээс ахуулаад мэдээж зуны үйлрэл ялангуяа халуун үйлрэлд бол сүйдвэрт сарвчаас ахуулаад ингээд энэ болгоны бүгдээр ингээд шингээж өгсөн ийм төгчлөлтийн хоёр дахь ажлаа хийж байна. Тэгэхээр бид нар бол дараа жил бас дараагийн төлөлтөө хийгээд дараагийн ажлаа хийгээд ингээд 4 жил бид нар 4 хайрханд амьдарч байсан юм. Тогтчлтын ажил 4 маршрутыг нэнэ. Тэгэхээр нийслэлийн иргэд маань зөвхөн нэг газар руу зайсан руу ингээд алхдаг явдаг байсан бол ээлжлээд одоо ингээд сонголттой болж байна л гэсэн үг.